Хэрвээ би хуваарь ашиг орлого олоод байвал татварч байх уу? Чи тэгвэл үйл ажиллагааны орлогын албанд татвар төлнө гэсэн үг л дээ. Хэн судалж авах уу? Татврын хувь нийт вэ? Хувь хүн өөрөө татвараа тооцоолоод татвараа төлнө. Татвар нь 10%. Хэрвээ би 100 мянган төгрөг гутал зарвал 10 мянган төгрөгийн татвар төлөх үү? Үгүй ээ. Чи тэр гутлыг хийхэд зарцуулсан зарлуудаа л хасаад 10% төлөх байхгүй юу? Хэрвээ би бусад мэргэжлийн үйлчлэгийг үзүүлж орлого олоход ажиллах нь Адилхан. Чи олсон орлогоосоо зарлуудаа хассан дүнгээс 10% татвар төлнө. үйл ажиллагааны орлого дөрөв байх вэ? Шинэ бүтээл зохиосноос олох орлого, спорт, урлагийн тоглолт зохион байгуулж олсон орлого, бас тогтмол бус орлогууд гээд л. Тэгэхээр хувь хүний бизнес ашигасаа татвар төлөх ёстой юм байна, тийм ээ? Тийм ээ.